За бүгдээрээ сайн байцгаана уу? За одоо ингээд дараачийн маань мэдчилгээ. Энд одоо нэг караокын дотор байгаа юм байна. Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа. Аз жаргалт нөхрөөс нэрсэн гоё мэдчилгээ хүргэе. Тэгэхээр одоо бүгдээрээ шууд өрөөрөө н ороотох юм. За нааш зүг яваа. Сайн байна уу? Энэ 101-р өрөө нь хаана юм бол? Яг чигээрээ юу? За. Оо за. Нөхөр нь гоё бэлэг бэлдсэн байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Өрөөмин. Сайн байцгаана. Ямар олуулаа сууж явах юм бэ? Өдрийн эзэн маань хаана вэ? Энд байгаа юм. За би хажууд нь суучих. Хүн явуулсан. Хэн явуулсан гэж бодож чинь? Нөхөр мөн л ах гэж бодож чинь. Нөхрөөл биш вэ? Энэ дотор байгаа хүн бол биш ээ. Тийм үү. Хэнийг болоо. Түлстэй тааж мэдэхгүй байна. Нэг залуугаас. Нөхөр л ах та нөхөр залуу. Нэг залуу танд энэ дэлхийд хамгийн их хайртай нэг залуугаас. За тэгвэл хань минь л. Тэгэлгүй яах вэ? За ингээд ханаас нь ингээд ямар ч хийсэн Q-н цэцгийн хамт олон болон нөхрөөс нь энэхүү гоё цэцгийн баглааг танд болгож авчирсан юм. За одоо тэгээд нөхөр нь манай дээр зориулаад аюулгүй урт загтал битсэн. За баярлалаа. Ханд маань зориулаад энэхүү гоё загтлыг заавалчгүй хилээд өгөөрэй. Би бас хандаа тэр болгон гоё өгнүүдийг хэлж чаддгүй учраас энэ цагтланд би үгээ багтаалаа гэж манай дээр цагтл илгээсэн юм. За ойлгох шүү. За тэгэхээр одоо хань нь бас сонсож байгаа. Тэгэхээр хандаа зориулж хоёулаа юу гэж хэлмээр вэ? Баярлалаа. Үргэлжлэл яг миний бүх зүйлс байдаг. Баярлалаа гэж хэлмээр байна. За хоёулаа ямар ч хийсэн цагтлаа нээх үү? За. Хайрт гэргий аз жаргалтай нөхөр шижир атаас. За гэсэн байна. За сайн байна уу миний хайрт? Чамдаа хамгийн түрүүнд төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Хань минь чи минь намайгаа 2 хүү, 2 охинтой болгож 4 бий болгож гойсон. Энэ дэлхий дээр чи минь миний гэрэл гэгээ хамгийн том бэлэг минь юм шүү. Хорвоо дээр мэдлсэнд, намайгаа сонгосонд, намайгаа халамжилдаг түшиг сайн тулгуур минь байгаад баярлаа хань минь. Чамдаа би баярлаад ханшгүй гэсэн байна. Та хоёр маань бас ямар гоё өнөр өтгөн 4 хүүхдийн аав ээж болсон байна тийм ээ. Өнөөдөр төрсөн өдөр нь хэрхэн өнгөрч? Өнөөдөр гоё өнгөрч. Бид яг одоо энэ жил 10 жил болж байгаа. Тэгээд 4 сайхан хүүхдүүдтэй. Тэгээд яг энэ амьдралыг нөгөө тгээс ахвалал бүр ингэ тэнхлүүн болгож яваа хантайгаа. Ямар гоё. Тэгээд нөгөө амьдралд байх үзэж болох хамгийн гоё зүйлүүд нөхрөөсөө авдаг, мэдэрдэг. Тэгээд нөгөө хамгийн сайн халамжтай байна. Тэ. Яг нөгөө яг нөхөртөөгөө суугаад одоо мэдэр би яг гүн юм шиг яг өөрийгөө мэдэрдэг байхгүй юу? Ямар гоё. Тийм тэгээд гэртээ орсон ч миний хайр амар тий гадаа гарсан ч хайр нь бүгдийг болгоно гэдэг. Тэгэл яг нөгөө боддог юм би нэршгэ амьдарч ийн гэж боддог өөрийгөө би аз жаргал гэдэг намайг яг намайг нэршиг минь амьдруулдаг. Тэгээд тийм сайхантай даа л яг талхардаг та. Ямар гоё юм бэ? Ямар гоё өгнүүд вэ? Нэрнгээс хүний нэр гэдэг бас хамгийн чухал ах. Тийм учраас аз жаргал гэдэг үгний хамгийн гол зүйл нь бас хань гэр бүл байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд нэгэн шүлгийг би төрсөн өдөр нь болж байгаа учраас ханих нь миний ханд заавал уншаад өгөөрэй гэсэн нэгэн гоё шүлгийг би дуудаж өгье. Хайрт минь би энэ хорвоод чамтай л учирсандаа хамгийн их азтай. Хайрт минь хэрвээ би чамтайгаа уулзраагүй байсан бол яах байсан бол? Хайр ийм гоё гэдгийг мэдрэхгүй, хайрлагдах ийм сайхан гэдгийг үзэхгүй, хүн хүндээ ингэж уустдгийг харахчгүй байх байсан байх та. Хайрт минь хэрвээ би чамайгаан хайрлаагүй байсан бол яах байсан бол? Хэний ч өмнө бодлогогүй байж болдгүй. Хин нэг юм биш чамд л итгэх жаргалтай. Хүсэл бүхэн минь ундарч дуустгүй болохыг би чамаасаа л мэдэрч байна. Хэнэггүй бас хэнэггүй хэлдэг үгэнд минь уучлаарай хань минь. Энэ орчлон дээр би чамтай уулзраагүй байсан бол гэж төсөөлж чадахгүй байна.
миний нэгэн бий болж намайг ийм жаргалтай байлгаж түшиг тулгуур болж байгаа тэглүүн хань чамдаа би баярлаа гэсэн байна. За ингээд ямар ч ийсэн ханих нь өгсөн цагтлыг би боломжлаад таньда бас гартуулъя. За тэгээд хань нь бас танд зориулаад энэхүү гоё бэлгийг өгсөн байгаа. За бэлгээ хоёлаа задлаад үзье да. Юу байгаа юм болоо? За. Вау. Майкл Корсын цүнх авч өгсөн байх юм. Хүний ханиуд. Чиний хань авч өгч гинөө гэнэ. Ваа, ямар гоё мэдрэмжтэй юм бэ. За энд одоо нөгөө хүн маань ингээ хана гэсэн. За хоёлаа ийшээс очиж. За тэгэхээр бас загтал бичсэн та хоёрын маань өнөөдөр бас хамгийн гоё аз жаргалтай өдрүүдийн нэг. Тэгэхээр өнөөдөр бас ханийхан төрсөн өдөр болж байна. Юу гэж хэлмээр байна? Одоо яг ингээд энэ саяны энэ мэдрэмжийг аваад юу мэдрэгдэж байна? За ханда маш их хайртай. Бас миний амьдралын бас маш их түшиг тулгуур мань болж намайг бас үнэхээр бас амьдралд бас үнэхээр айгүй мундгаар удирдах чиглүүлдэг түшиг тулгуур мань болдог халамжт ханда хайртай шүү гэж хэлье. Ямар гоё өгнүүдтэй юм бэ та? Айгүй тэгж гоё мөрөөдж явдаг. Бид тэр хоёлаа 80 нас 90 нас хүртэл хоёлаа хамтаа тий. Бүр хүүхдүүдтэй үнэхээр сайхан одоо хөлийн дөрөнд гарын ганцганд нь хүртэл хэдүүлээ хоёлаа хамтаа амьдрын шүү гэж үргэлж залбирч бас бинийг бас өрөөж явдаг. Тэглгүй яах вэ? Үрс минь өсөж өдөр өдрөөр холдон нисхийн цагт үс зүс минь нэгэндээ уусаж нэгдэж ижилтгийн цагт ингэрт минь ялхамсаж уйл арай хань минь эр хүн гэдэг нэрээ тайлж орхиод эрхлээрээ хань минь гэж гоё өгöd те. Та хоёр маань ингээд үнсэлцээрээ. Өдөрт бас нэгэн ийм гэрлийг би хамтдаа бүтээлцэнд баяртай байна. Баярлаа. Гоё. Энэ амар хараад уншаал гэдэг амар гоё шүлгийн уншаал. Ямар гоё уншдаг юмхтэй бэ гэл тэгэл амар хараад тэгс ороод ч бүр гайхалтай. Баярлаа бүр амар гинтийн бэлэг байж чадлаа. Бас амар гоё. Ер нь бол өдөр алганыхаа үйлдэл намайг айгу хайрлаж байгаа нь мэдрэгддэг. Одоо мэдээж нөгөө дандаа хайртай шүү гэхгүй ч гэсэндээ л амар ихлүүлдэг. Тэгээ одоо манайх ч ингээд зургуулаа 2 охин 2 хүүтэй. Тэгэл яг энэ амьдралд өнөөдөр ч яг бодож явахдаа яг 10 жил ханилахтаа тий чамаасаа ингээд зөвхөрж шаналж тий ингээд янз бүрийн байдлаар шантарч ийсэнгүү өдөр болгон намайг яг эмхтэй миний хайр инээс илүү гоё байх хэрэгтэй гэдгийг л мэдрэлдэг. Тийм гоё хантай. Юу ийм гоё гэлч. Харин тийм ээ. Тэр л хайртай да. Тийм. Миний одоо дотроо байнга бодож явдаг зүйл технэрээ их сайхан гоё болох юмсан. Сэтгэл санаагийн ч гэсэн амар тайван болох юмсан л гэж боддог. Бүлжиж идэг. Ямар гоё юм бэ? Хорвоо дээр сайн ханиг олвол энэ амьдралын хамгийн том бэлэг, хамгийн том азот. Тэгэхээр та хоёр маань бинийгээ олсон байна. Тэгээд та хоёртоо би нэрээ үнэхээр их баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдөр хорвоо дээр хамгийн хайртай хүний минь төрсөн өдөр тохиож байна. Чамдаа хань нь хязгааргүй их хайртай шүү хань минь. Хорвоог дүүргэж ханьсан. 2-оос 4 болтол амьдэрсэн. Харахаас халамжлах хүртэл түшсэн. Хатуугаас зөөлөн хүртэл уусгасан хань минь. Инхрээ ялдам инээдэнд чинь дурлсан шүү. Инхрээ ялдам үрсэн хараад бахархдах шүү аав нь. Энэ хорвоогийн хамгийн нандин хамгаас хайртай хөөхөн чамдаа төрсөн өдрийн баярын минь хүргэе. Миний амьдралын гэрэл гэгээ. Миний амьдралын хамгийн тод од очимын чимэн юм шүү. Ороод ирэхэд чинь гэрмэн дүүрдэг шүү хань минь. Орчлонд уулцсандаа талархдаг шүү хувь тавилан минь. Одоо ч чамдаа дурлсаар л байдаг шүү гүнж минь. Хоосноос дүүрэн хүртэл хайрлнаа чамаага. Харахаас халамжлах хүртэл түшсэн хань минь. Хатуугаас зөөлөн хүртэл уусгадаг зүрх минь.
амьдрал чамаас урвсан ч, аз чамайг орхисон ч, амьсгалах сүүлчийн удаа тасрах хүртэл амнаас минь гарах үг хувирахгүй хайрт минь. Би чамдаа хайртай.